яг тарааж өгсөн материалын чанар бас сайнгүй байна. Тэгээд яг аль тоон зөв гэдгийг одоо харахад аюу хэцүү байна. Одоо би жишээлээ хэлье. Энэ дээр орон сууцыг одоо 150,000 орон сууц барина гэсэн байж байна. Тэгэхэд гэтэл энэ баг 150,000 чинь нийт Монгол улсын хэмжээнд орон сууцны нийт нөөцийн баг 50%-тэй тэнцэхээр тэгээд хавсралт 3 дээр болохоор 19,000 орон сууцыгаа 54,000 болгоно гэсэн өөр тоо байх юм. Сая соёлын сайд чиглэл жуулчдын тоог 1.1 сая гэж яхад энэ дээр болохоор 1.6 сая гэсэн байна. Одоо энэ дээр бас шүү цагтгаа эрчим хүчний суурьдагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг эрүүл мэндийн яам одоо хариуцнаа мэдээлэл нь гаргаж өгнө гэсэн бүс нутгийн 1.6-гийн нэг дээр бичсэн байгаа мөртлөө яг тэр асуудлаа эдийн засгийн бодлого гэдэг дээр бас 3.6-гийн нэг дээр ингээд бичсэн. Гэх мэтлэн гэргээд юу яг аль тоон зөвийн аль нь одоо тодруулахад их төвөгтэй байгаад байна. Тэгэхээр энэ асуудал боловсруулж байгаа хүмүүс маань энэ дээр нэлээд сайн анхаарч ажиллахгүй бол болохгүй харагдаад байна. Дээр нь хавсралт 1 2 3 хоорондоо бол уялдах хэвээр. Нэг дээр жишээлбэл сая ярьж энэ төрийн өмчийн компаниудтай холбоотой зарлалыг нь 15%, юугийн өгөөжийг нь 30%, бүтээмжийг нь 30%-аар нэмэгдүүлнэ гэсэн заалт байгаа мөртлөө яг 2 3 дээр жишээл яг тэр асуудлууд нь яг яаж явах чаа гэдэг үзүүлэлтүүд нь байхгүй байх жишээтэй. Зарим нэг үзүүлэлтүүд нь сайжруулна гэсэн мөртлөө ерөөсөө яг өөрчлөлт байхгүй нэг хэвэндээ үзүүлэлтүүд байж гин. Жишээлбэл төрийн үйлчлэгээний талаарх иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлнэ гэсэн мөртлөө 3 байна, тэрийгээ 3 байлгана л гэж юм. Тэр яг зүгээр энэ чанарын хувьд боловсролтуудын хувьд бол юу ганамарсаа шөө сайн ажиллахгүй бол яг асуухад жоохон төвөгтэй. Тэгээд нэг буруу зүрх юм асуугаад дахиад нэг тийм улсын хурлын хувьд бол бас гişүүд одоо мэдээлэл өгж байгаа хүмүүсүүд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл одоо боловсруулаад бичигээр цаасаар оржсэн асуудлууд нь ингээд зөрүүтэй түрүүн бас батлан хамгаалах юм хэлсэн. Бид нар материалаа цаасаар өгсөн гэж яхад яг энэ жишээлбэл нэгтгэсэн материал дээр нь одоо юу ч байхгүй байх жишээтэй. Тэгэд ийм асуудлууд байгаад байна. Үзүүлэлтүүд нь яг байгаа онсон биш буруу үзүүлэлтүүдийг тавьсан байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ жоохон боловсруулалт ажиллагаа өшөө хийх хэрэгцээтэй байсан ийм дүр зураг харагдаад байна. Тэгээд яг уу энэ 2026 оны улсын хөгжлийн хөтөлбөр дээр хөгжлийн төлөвлөгөөн дээр юу хувийн эвслийн одоо төрийн оролцоо багасгана гэсэн үзүүлэлтүүд байгаа даа. Тэгэхээр энэ дээр болон засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр эдийн засгийн төрийн оролцоог одоо буулгаж хувийн эвслийн нэмэгдэл өртгийн дотоодын нийт дэвтгүүнд эзлэх хувийг нэмэгдүүлнэ гэсэн ийм залт байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлт 2026 онд хэд болох вэ гэдэг асуулт байна. Дээр нь хамгийн гол одоо жишээлбэл иргэдийн бухимдуулж асуудал агаарын бохирдол юу төгжрөл хоёр байгаа. Энтэй холбоотой яг тодорхой үзүүлэлтүүд түрүү нийслэлээс тайлбарлажсэн бас яг тодорхой юм хэлсэнгүй нэг үзүүлэлт байгаад одоо хавсралт 3 дээр ч юм уу агаарын чанарын одоо индекс гэдэг нэг үзүүлэлт байгаа тэрнийхээ төлөө ажилтдаг. Тэр үзүүлэлт чинь өөрөө бусад юу хийхин заагаад өгдөг одоо ийм үзүүлэлтүүд болмоор байгаа харагдаад. Тэгэхгүй бол энэ тэндээс яамдуудаас авсан материалуудаа дутуу хагас нэгтгээд тавьсан юм шиг зүгээр ихний байдлаар тэгж харагдаад байна. Тэгэхээр энэ агаарын бохирдол энэ төгжрөлтэй холбоотой нэг үзүүлэлтүүд нэмж болох уу гэдэг хоёрдугаар асуулт байна. Гуравдугаарт нь стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж заасан байна. Тэр энэ дээр ямар стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар төлөвлөж байгаа вэ гэсэн ийм асуултууд байна. За шадар сайд гантөмөр сайд төрүүлээ хариулах уу? За тэр 150,000 орон сууцтай холбоотой гаргасан алдааны тухай Эрдэнэт тодорхой хариулъя. Ер нь логик холбоо бол гурвууланд нь байгаа шүү ингэ төвшин гişүнэ. 1-2 алдааг ингээд 300 заалт руу нэлзэж болохгүй. Хэдэн алдаа байгаа яг тоолоод энэ ч алдаатай байна гэж хэлсэн зүг байх. Тэгвэл энийгээ бид нар нөгөө хилцүүлгээ явцад засаад явахын тулд яг тодорхой энэ буруу байна, энийг ингэж засъя гэдээ ажил хэрэгчээр хандах нь зүг болов. Түүнээс бол бичиг баримт нь ингээд өөрөө юутай форматынхаа дагуу явж байгаа. Форматаа бол бид нар цаашдаа энэ их хурл дээрээс гарсан том шүүмжил байгаа шүү дээ. Хяналт үнэлгээтэйгээ яаж болгох юм бэ? Үр дүнгээ хэрхэн хэмжих вэ гэдэг. Энэ дээр одоо бодлогын бичиг баримтын хувьд бол цаашаа хөгжөөд шинжлэхтэд явах ёстой. Тэгээ энэ нөгөө Эрдэнэт чи тэр
гарсан алдаануудтай холбоотой асуудлуудаа өөрөө 11 номерын микрофон өгчөөрөө тайлбарлаад явах нь зөвөө. Жишээлбэл 1.6 сая жуулчин чи яагаад 1.1 сая болоод ингээд энэ мэдээллийн зөрүү чи ямар учиртай ингээд энэ одоо тайлан мэдээллийн үед ч гэсэн ингэ төвшин гишүүн бол яг энэ мэдээллийн нэгдмэл байдлыг та нар нэг бүрэн хангаж чаддгүй мүү гэдэг байдлаар асуудал хандж байгаа. Энэ тавьж байгаа асуудлыг бол би сайдын хувьд бол хүлээж авч байгаа. Яг бичиг цаас хийж байгаа хэсэг дээр ингээд анзаарахгүй зарим нэг алдаа гарч байгааг бол үгүйсэхгүй байна. За Эрдэнэт тэр асуултууд хариулт. 11 номер 4. За. За ажлын хэсгийн 4 нойрон микрофоноос албан тушаалаа хэлээд нэрээ. Эдийн засгийн хөгжлийн яам Эрдэнэт 150 мянган айлаар орон сууцны тухайд болохоор ипотекийн зээлийн санхүүжилтээр 24-өөс 25 оны хооронд нийслэлд 30,430, орон нутагт 6,925, орон нутгаас Дархан уул аймагт 1,366 хамгийн их, хамгийн бага нь Говьсөмөр аймагт 36 одоо энэ орон сууц орохоор ингэж явж байгаа юм байлээ. Тэгээ бид нэр энэ тоон дээр төшиглээд ер нь бол энэ ядуурлыг бууруулахад хамгийн их нөлөө үзүүлэх нь энэ орон сууцны хөтөлбөр юм байна гэж үзэж байгаа. Ийм үүднээс энэ 150 мянган орон сууцны хөтөлбөр ингэж яригдээ явж байгаа. Энэ нь одоо энэ хэрэгцснээр ядууралд тодорхой хугацаанаас хамаарат 3-аас 4 пунктаар нөлөөлөх юм байлээ. Энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний онцгой 2 тоо байгаа. Нэг нь ядуурлыг энэ 28 он болтол 2 дахин бууруулах, нөгөөх нь $10,000 хүргэх гээд энэ хүрээн дээр 4 номерын микрофон дээр энэ дээр нэмж минут үгүй. За товч өгөө тодорхой хариулна шүү. Тэгээ энэ хүрээн дээр бид нэр тэргүүлэх чиглэлээр 150 мянган айлын орон сууц гэж орсон. Яг хэрэгжүүлэх яамнаас ирсэн саналын дагуу тэр шалгуур үзүүлэлтэн дээр нь өөр тоо орсон байгаа. Жуулчны тооны хувьд болохоор засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон арга хэмжээний төлөвлөгөө гэж саяхан засаг дээр батлагдсан. Энэ тоон дээр 1.6 гэсэн тоо орж ирсэн. Яамнаас ирсэн санал засгийн түвшинд бид нар ярилцаад яамны гадны зөвлөх компанитай хамтарч яам маань стратеги ажил жуулчлалын стратеги боловсруулаад шинжилсэн байлээ. Энэ хүрээнд бол яамны санал 1 саяар тооцогдохоор орж иж байгаа маа. Уулуурхан яамнаас сайд нь байхгүй байгаад байдаг. Уулуурхан яамнаас хариулах нь байхгүй байдаг. Харин тэ хэрэгслийн дэд дарга Батцэг дарга ирсэн баг шиг байсан. Хаачуу. За ингээд тэндээс бас хүн алах. За их түвшин гишүүн нэмшин тодруулах уу? Нөгөө хувийн хвшлийн төрийн оролцоог багасгах гэсэн үзүүлэлтийг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр байгаа. Тэрийг энэ хавсралт 3 дээр